Одоо сайн яриулж авахгүй бол харахаараа би ирүүлсэн болчиход байгаа шүү. Энийг одоо яг энэс тусад нь бүр рийл болгож тавьчих. Яг яаж. Сүүлийн үед одоо гэртээ бол би л ирүүлсэн болчиход байгаа шүү. Тэр өөртөө хоолны аппетит амар өндөр. хоолоо идчих та дараагийнхаа хоол ямар хоол идэх вэ? Өдөр хоол идэх та орой юу идэх юм бэ? За өрөөнд дотор үнсний блог өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хамтдаа бөөнөрөө хэлцгээе. 3 бам бам ба. Яа одоо бүр үзэгчтэйгээ ярьдаг болцтой өвчтэй те. Бүгдээрээ хэлий. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочин төрөлцсөн ирсэн байна. Зочин амирт маань Өнөөдрийн дугаарт одоо Монголын одоо арт түмний бас үлгэр жишээ сайхан басууд болсон. Одоо жүжигчин манай золоо маань байна. Мөн Монгол улсын гавь тамирчин анх цэцэг маань өрөлдсөн ирсэн байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Гэгээ хайрын мэнд юм. Хайрын мэнд гэгээ хайрын мэнд. хоёртой гэгээ хайр. За сонин сайхан юу байцгаана. За шинэ он гарсаар одоо аялаад ирж байгаа шиг байна. Арт түмүүд бүгд л харж байгаа шиг танаа гэр бүлийн аяллыг тий. Тэгээ аялал гэдэг чинь ер нь тэгээд сэтгэл ханамж ил хэлдэг юм шүү дээ. Зүгээр фул болоод ил одоо ажиллах хэвээр. Умалзуулаад үгийгээл гэж. Гавьяти пост хийсэн хэрэг. Одоо сүүлд одоо нэг за ингээд зодог тайллаа. Одоо сайхан аялцгаая. Одоо тий. Бүгдийг гэр бүлдээ зориулъя гэж тий. Тий. Одоо сайхан аялж амьдарч үзмээр байна гэдэг шүү дээ. Ажиллах биш үү? Тий. Одоо зөвхөн хүмүүс яаж амьдардгийг Улаасаа айлын ихнэр гэр эзэгтэй ах ямар эд тэр бүх юмыг мэдрэж амьдарч үзмээр байна. Чи ямар байна? Гоё амар жаргалтай ах шүү дээ. Амар гоё тайван. Тийм тайван. Ер нь айгүй тийм бэл тайван. Тийм манай ч нөгөө гэр бүлийнхэнтэйгээ аав ээжтэйгээ ерөөсө хөдөөмөд аялалж маялж үзээгүй. Гар багаасаа тэгээд ер нь спортоор ингээ хичээлээ явцсан. Бүх зүйл бэлтгэл рүү. Тийм тэгээд ер нь боломжгүй л тээ. Тэгээд одоо ингээд чөлөөтэй ингээд хөдөө одоо 100 хүүдээ эхнэртэй энэ Монгол улсаа тойрч нэг үзүүлэх гэж боддог. 21 аймаг гэнэ тийм. Ой заавал яваарай. Ганц удаа аялж үзсэн жирэмсэн бахтай гэдэг шүү дээ. 18-нд хүүг төрөхөд жирэмсэн байгаа юм чи. Бэлтгэлээр шихгүй. Хөвсгөл явж нэг харуулсан да. Анх ер нь яаж одоо танилцж байв? Тэр одоо танилцсан төг тий. Анх яаж эргүүлж байв одоо? 2016. За 16 онд нэг сошиалор багшгүй яваад төрүүлээд гараа гэмтээгээд энтергээ нэг буу юм болсон шүү дээ. За. Тэгээд тэрийг үзээд үнэхээр үнэн голоосоо бүр ингээд огссон байхгүй. Тэгээд би чи хэрвээ нэг хүн амт нар ингэж яадгүй гэсэн чат өчж үзлээ. Ямар нэгэн бодлого үнэхээр бахархацсан. Ямар нэгэн эргүүлээ гэсэн бодлого. Сэтгэлгүй. Үнэхээр бахархаж байна. Ямар мундаг тамирчин бэ? Амжилт хүсье, хурдан эдгээрээ нийтрэг лээ. Тэгээд над руу юм бичихгүй ойлгомжтой ухааны бодсон байсан чинь нэг бодлого дон гэж шүү. За. Харсан чинь баярлаа. Жүжигчийн үзэх дуртай шүү болоо явчлаа. Яа. Өө өнөөх чи бүр гайгаад за. Харсан жил драмын театрын хөөх ах. Тэгэл нөгөөд чи бүр шал өөр бодолтой болоо эхэлж байгаа юм шиг. Тэгэл нэг чад бичдэг байж байгаа л Монголд ирээл 90 шууд имлэгт төвцөн л дээ гарын бэлтэлтэй байсан. Би эргэж болох уу, очиж болох уу? Битээ буруугаар ойлгоорой. Тэгэж нэг эргэж очисон чинь үүнээс хойш одоо манай хүн ярьж үзүүлнэ. Намайг харсан чинь лептер ингээд онгоосон чинь намайг харж яасан гэлээ. Гэр дотроо гэсэн. Тийм. Нэг эхлээд зургийг яачаад би нэг шинээг угаасаа таньдаг байсан байхгүй. Тэгээ хамтлагийн мэднэ угаасаа театрын жүжигч ингээд мэднэ ямар гоё юм аа ингээд зургийг харсан чинь жоохон намхан юм шиг харагдчихсан. Тэгээд залуучдаа ер нь хүмүүс энэ дээр танаа нөхөр чамаас намхан бах гэж утсан шүү дээ. Тэгээд би нэг юу ахаагүй эмнэлэгч юу авчрах уу гэх амар хэн зөхөж өгсөн тий. Заавал онжтэй онда. Ямар сониохон бэ гэж бодсон. Мангар олон юм захиж байхад би өөрөө нэг гэж бодоагүй байхгүй. Тэгэл нэг сайн юм бодооч ингээл мөнгө төвчсэн тохойч. Эмнэлгийн хаалга нэг ингээл нээсэн чи гэрэл цэцрал явж тий. Ямар гоё залуу вэ гэж бодоод тэгэл тохойд өө зүгээр сайн маань уу гэж харцдаг байж байгаа. Нэг сар марын дараагаас эхлээд яг хайрын хэлбэр рүү шилжиж эхэлсэн. Тийм. Би ч нөгөө тэгэхэд тухайн үед юу яажсэн юм аа. Зарцаа намжлгээд дүнгиж тайзны өрөлтөн дээр явчихсан байхгүй. Өөрийгөө яй гэж. Тэр яамруу хоронгуудаа уцтайгаа орсон. Уцтайгаа би тайзнаар гарах хэрэг байхгүй шүү дээ. Нууцаар аваад орсон. Яамруу ороод нэг хэдхэн секунд болохын хооронд юм бичиж бичээд. Харин нууцаар уцаа аваад орсон. Ингэж болдгон. Одоо л зүгээр
За орлоо шүү бай гээл тэгээд алгуулж байгаа. Тэгээд эмнэлгээс гараад өнсөд нэгээд биччихин. За. Тухайд хөрх амт надад нэг 20 22 3 мянган төгрөг байсан юм шиг байна. Тэр чи хоол аваад өгч гэхээр за яг хажууд нэг кейс шүү дээ. Тэрнээ найзууд багч 19 мэс байдаг байсан байна. Яг л таарсан. Тэгэхээр найзууд багц авчи. Тэгээд дундаа тавиад өөрөө өсчих гээд байгаа шүү дээ. Би сая юм ийдсэн чи өөр байхгүй мөнгө байхгүй. өөр юм нэмээд авчих гэдэг айсан. Тэгээ өөр юм авчих үедээ баг дахиад ундаа яаж вэ гэдэг. янз бүр Мөнгө яг тулчаад байгаа шүү дээ. Яах вэ гэж байжсэн чи ашгүй. Болцсон чи идэхгүй болцсон гэх. Тэгээд хоолоо идчихэд машин цугаа үзсэн чинь хүшээ гарчин амар хуурайцсан байлгүй мэлүү гэд машинасаа тус гаргаж ирээл гармаар хэлээл тэгэл явцсан байхгүй. Тэр чиний гарыг илсэн юм уу? Тэгээ угсаа ингэж жоохон юу яасан хуурайц харагдаад заахгүй. Гарчаа хуурайцсан биз. Тэр нэг спортын чинь нэг тийм таахгүй. Тэр бол хараад жинээс тийм эрүүлэлтэй хуурайцдаг шээсэн шүү. Зүгээр л яг хуурайцсан. Зүгээр л хуурайцсан. Үнэхээр өөрөөсөө байсан. Тэр би юм бодчихгүй юу. Үнэхээр л харахаар эвгүй л байсан юм байна. За болчих гээд. Та байгаа. Талтай байгаа юм байна. Анхаа ер нь манай жижигэн бэлтгэл дээр ч юм уу ингээд байнгын ингээд хоол авчирдаг байхгүй. Тэгээд ер нь зөвхөн надад биш. Манай хамт олон тэгээд өрөөнийхэнд ч юм уу тий. Тэгвэл манайхан бүр анхаагийн хоолнд тэгээд айгуу дуртай тэгээд Театраараа анхаад тийм театрын маш хайртай. тийм өш золоо хоол чи зэрэг юм анхаа яасан анхаа тэмцээд байгаа юм яагаад хоол ирэхгүй юм. Үгүй тийм болтлоо баг өдөр болгон хоол авчирдаг байсан. Тэгээ би нэг дээр үед нэг хэдэн онд юм те. Нэг амар дээр үе хүмүүс байсан. Дээр үед гавьт нэг загнуулж илээ. Нөгөө одоо бид нар чи хаяа ингээд бас нэг нөгөө нийл сууж муу штэ те. Тэгээд жүжигч амраах дээр итгэл киноны араас л юм байна яг. Тэгээд драмын театрт очиж боогийн ах золоо хоёр сууж байдаг байхгүй. Тэгээд оройжгоо суугаа. Тэгээ энэ уцаар хөө өвчтэй. Хин золоо. Тэгээ тэрийг би авч яваад. Тэгээд гэсэн чи тэр оройноо ер нь ингээл эхнэрт одоо найз зөвхөн жоохон жавтын хүртэн штэ те. Тэгээд маргааш нэг чи жүжигний сургалт мургалтайгаа яваад гисэн. Тэгээд ихэн анхаа ирж надаас утас авахар болов. Тэгэл битүүр чинь ингээл зөрөлдөөл ингээл энэ шаав маа гэсэн чи. Клинээс ш яриад зүгээр таахгүйсэн тий. Тий. Анханаас яах ч хүүхдээ утас авч явсан гэдэг. Загнаад. Тэгэл би за золоогийн найз гэх бас яаштай маягийн нөхөр биш шүү гэд харсаж өө гавьяат. Надаас гарч чад дээд аашин л орой тэр авах. Хамгийн дээд Тий хамгийн дээд аашин л тэр. анхаагч бас яг ингээд усын цаас хин гэдгийг мэдэхгүй ингээд найз охин нэг нэг хүү яриад ингээд золоогийн утсыг авах гэсэн ингээд тэгэл тэгсэн чи одоо би ингээд нэг бэлтгэлдээ орчвол гардггүй байхгүй хөлстэй гардггүй байхгүй маахгүй гэл тэгвч би маа золооч бас барилдаж мэлддэг юм чи за бүхийн зүгэл охин байна. Золооч айгүй гоё барилддаг шүү дээ тэг бүх зүгэл нэг охин байна да гэж тэгсэн чинь Анаа нөхөр чинь цолтой шин. Хөөш. Тэрийг яриад байггүй. ямар цол За өвөр Монголоор явж чи тэр хавийн хүмүүс намайг мөх гээд. за Би бүр ичиж өөхөө өөр хижээч өөр. Үгүй яг вэ нэг сумын хичи юм аа. сумын ачаа Гэтэ яг үзүүлсэн байж тэгвэл те нэг хоёрын даваад ингээд хүүхдтэй дарчихгүй юу? хаана начи хийсэн Өмнө гой аймгийн Цогтовоо гэсэн. цогтоогоос юм Тэгээ нөө санамсргүй явж байгаа барилдсан чинь хүмүүсийн тоон өрөхгүй. Тэгээ нэгийн даваад нэг хүүхдтэй гараад ирсэн. Хоёрын даваад дахиад бас нэг хүүхд гараад ирсэн. За яг нэг сумын заахих нэг гэсэн. Тэгээд бусдаар бол дандаа хүүхд хийсэн. Гэтэ амар гоё байлтай золоог бол би өстэй байна Тэгээ би ингэж боддог байхгүй юу гэхээр урлагч тэр спортч тэр хоёулаа нөгөө нэг юм золиос хэрэг болдог л доо. Ямар нэг одоо урлагийн хүнч тэр одоо спортын хүнч тэр. Ерөнхийдөө бас ингээд золоог хараад хахад би бас золоогоо бас гоё ингээд бахархдаг байхгүй ирхэн бас ингээд те мэдээж жүжигчний мэрэгчлээ боловч бас энэ мэрэгчлээ хоёрдугаар тавиад эхнэрийнхээ мэрэгчлийг хүндлээд бас ингээд эхнэрийнхээ уралдаан тэмцээн бүхий л одоо ар юмын дааж яваад золоод байсан амар гоё энэ өстө мундаг хүүхд тэмцээн дээр л захын захын мушсан байж байгаа байхгүй. Одоо зөрнөөхөө. Одоо энэ цагаас гэлээ анхаа одоо золоо жоохон мэрэгчлэрээ те кино шид явахт нэг артт нь ингээд хоол энэ бэлдээ гэдэг шиг. Гэтэ ер нь Гоё харагддаг. Би бас бодд юм аа. Тамирчин хүний бас карьер богинох шүү дээ. Залуу насны тэр тусмаа хөндөө өргөл тэр тусмаа бүр эмэгтэй хүн. тий Айгүй хүнд байхгүй. Тэгээд энэ баг хитэн хормыг ард нь ингээд өнгөрөөч. Миний мэрэгчд бол насных. Тэгээд насны туршдаа миний ард байхаас хойш би нэг хэдэн жил ард нь ажиллахад яах вэ? Тэгэж одоо би бас нэг жоохон хөндөрсөн тий. төрт гаргадаг юм ажиллаж Тий. тий жүжигчтэй мэрэгч Тэгээд одоо харин ажил дийл гэж бодоод байгаа. Одоо харин анхааг л харъя да гэж. Тэгээ одоо олимпийн үеэр манай хатан мөгч маань бурхны оронд очив.
Тэгээд тэр үед залуу намайг олимпиад явах гэж байгаа юм чинь яах юм бэ? Одоо ковид мовид их үнэ ковид үеэр яах юм бэ? Би хүмүүс тэгж ярьдаг. Миний намайг өөртөө тэгтээ бас хэлж байгаагүй. Тэгж найдагнаа. Одоо монголчууд хэлдэг туршлагын газар тэрэг тий. Тэгээд яг олимп бол миний амьдралын хамгийн чухал тийм мөч байсан. Одоо тэр Токиогийн олимпиад сайн байсан би. Тэгээд тийм чухал мөчөд одоо ковидтэй үеэсэн. Тэгээд өөрийнх нь төрсөн хичээх нь ингээд ийм зүйл болж хахад намайг тэгж найдаж ингэж хайрл. Энэ бол зөвхөн өнөөдөр хайртай шүү гэж хэлэхдээ одоо зөвхөн бие бодорой гэж хэлэх юм эсвэл хаал цайгаа идэж уугаарай гэж хэлхээс илүү ингээд амар чухал зүйл байгаа байхгүй тий. Харинда бас маш их баярлаа. Би зоологийн гэр бүлийн анхаагаа хараад нэг л зүйлийг яаж энэ нэвтрүүлгийг үзсэн эрэгтэй ч эмэгтэй хүн нэг нэгэндээ тэгэх баха. Чи нараа хүний хань хүн ингэдэм биш те. Нөгөө эмэгтэй те эрэгтэй нь ингэдэм биш те. Эмэгтэй нь ингэдэм биш тэгээд маш олон хосуудаас нэг нэгээс ингэх болов гэж бодож байна. Хайр асгарсан дугаар болж байна. Хоёрт нэг юм бичлэг үзүүлэх гэсэн манай хоёроо. Анх цэцэгтэр яг одоо 18 дахь жилийнхээ нөрийг үзэж байгаа юм. 18 жил зүгтээ байж. За анхаагийн маань гаргасан амжилтууд бол одоо Монголын спортын түүхэнд бол одоо хамгийн том тооцогдох тийм амжилтны үе гэхээр насан туршийн 5 дэлхийн аваргаас нийтдээ 7 медаль авсан байдаг юм. За энэ амжилтаар бол одоо Монголын спортын түүхэнд хамгийн олон дэлхийн аваргаас медаль авсан амжилттай тамирчнаар тодорсон байна. За хойшлоос анхаагийн маань амжилтыг одоо давтахад бас аягүй бас нэлээд хэцүү байх болов гэж бодож суудаг штэ. Ер нь зүгээр гаргасан амжилт болгонд нь хайртай. Гэхдээ саяны 2024 оны 12 сард болсон Бахрейн улсад болсон дэлхийн аваргаар маш хүнд бэртлийн хойноос босч ирсэн шүү дээ. Би тэр маш хүнд бэртлийн хойноос босч ирсэн. Гэхдээ сүүлийн 2 жил бол бараг зүгээр өвчин намдагчаар хоолжос ихэд болно. Сая Парисын олимпиадууд би тэр бас нэг сар гарны бэлтгэлтэй оролцсон. Ер нь оролцох уу болох уу гэдэг тийм вариантн дээр яригдчихсэн. Тэгээд нэгэнт олимпийн эрхээ авсан юм чи бас олимпийн дэвжин дээр гарыг гэдэг утгаар одоо олимпиадаа ёсолж тэ ёссон маягаар өрсөлдөх биш ёсож оролцсон. Тэгээд ингээд олимпийн дараа хоёулаа зодгоо тайлья гэдэг яриа явж ирсэн л да битэрийн харан. За ер нь одоо болидо миний охин бэртэл болохгүй нэ гэдэг. Тэгээд 5 сард нөгөө Тайван улсад хийлгсэн эмчилгээ нь бас яг олимпийн дараахан бас арай гайгүй болоод эхлэнгуут нь за ямар ч зүйл дэлхийн аварга хоёулаа тоосоо оргий гэдэг. Тэгээ яг нэг 4 сар орчмын бэлтгэлтэй орж дэлхийн аваргын одоо мөнгөн медаль хүртэж одоо Монгол улсын түүхэнд бас олимпийн спортын төрлөөс хамгийн том амжилт үзүүлсэн дээр. За тэгээд нэг 2 дахь тийм тэмцээн байдیں۔ Төрчөөд 3 сартаа бэлтгэлд ороод 4 сартаад Азийн аваргаар очив. Хятадын Нимбао гэдэг хотод бас Азийн аваргаар очив. Тэр бахархалтай гэхээс илүүтэй бас хэцүү тийм дурсамжтай тэмцээн. 8 ил очиж жин хасах болохгүй. 8 кг жим хасах болсон. Нөгөө саунд дууч орохоор нөгөө эмхтэй эрэгтэй гэдэг дасгалжуулагчийн хуваар бас байдаг. Ялангуяа Аз төвд бол хүүсийн ялгаа тийм шүү дээ. Эмхтэй эрэгтэй дасгалжуулагч оруулахгүйгээр. Тэгээ бүр гуужгаа сүулдэ бүр болохгүй намайг дайрагших яваад орсон. Нөгөө дотор ингээ өмссөн суужээс нэг 2 нэг бодуулах ингээ битүү сүүгээр нь орцсон. Бүгний суугаажсэн байсан. Тэгээ тэр үе айгүй хэцүү. Тэрийг одоо дурсахад бас хоолоол ингэрмаар тийм үе. Тэгээ би яг тэр мөчтний хэлсэн одоо болоо яах юм миний хон бол. Амбис заяа ш одоо болъё гэх. Тэрс надад хэлсэн яг тэгэхэд. Үгүй та гарч яах гэж ирсэн юм бэ? Энд яах гэж ирсэн мартаж болохгүй шүү ойлоо. Тэгээд тэндээс Азийн авараас яг тийм төрөд 3 сар 4 сар болж исэн 1 сарын бэлтгэлтэй ТV аваргын мөнгөн медаль хүртсэн. Тэгээд энэ 2 мөнгөн медаль миний хувьд одоо хамгийн үнцэнтэй. Хамгийн үнцэнтэй 2 медаль байд юм да. За нөгөө төгөр бол одоо Анка Витерийн охины маань гаргасан том амжилтууд нэг тийм одоо хүмүүсийн боддог шиг амар ирээгүй. Манай Төвшин баярын нэг хэлсэн үг байдیں۔ Аваргын. Миний гаргасан амжилтыг гайхамшигтай гэж ярих юм. Гэхдээ миний яаж хөдөлмөрснийг харсан бол миний гаргасан амжилт жижигхэн санагдана гэж. Тэгэхээр Анкагийн хувьд ч яг тийм. Өвдөлтгүй нэг өдөр байсангүй те. Тэгэл бас хэцүү л одоо хоног өдрүүдийг давж тэсчээ тэр амжилтын хон зогссон. Тэгээд саяны тэр зодог тайлах шийдвэр бол одоо миний хувьд бол зөв байсан. Зөв байсан. Тэгээ нөгөө төгөр бол яг нь дотоод болж байгаа тэмцээнүүд бол оролцсон л да. Өөрийнхөө нөгөө эрүүл мэндийнхээ талаас бодоо те нэг шууд хайч болохгүй учраас гадаадын одоо төв дэлхийн олимпийн наадамд оролцохгүй л гэсэн үг. Тэгээ нөгөө гадныхан бас манай хүнийг яг тийм зодог тайлахын мэдээг сонсчод бас нөгөө легоноор дасгалжуулагч маягаар санал тавих ганц хоёр санал ирээл байгаа юм шиг байна. Тэгээд тэнд одоо туршлагаа хоригдлуулчаад буцаж ирээд Монголынхаа шигшээ өгөх тус болоод Монголынхаа тамирчдыг бэлдээрэй гэжсэн тэгнэл гэж хэлсэн. Би бол охиндоо одоо хэлж байна. Одоо ирээдүйн амьдрал нь дардан байх болтугай тий. Муу муухай юм хол байх болтугай.
Охиндоо хамгийн сайн сайхан бүхний хүсье та гэр бүлд нь ханд нь хүүхэд нь ингээд одоо бүгдэнд нь сайн сайхны хүсье л гэж хэлье. Баярлалаа хөө ямар гоё юм бэ. Та хоёр ямар хөөрх армантик юм бэ. Гой санагдаж байна. Уулзаг айгуу удаж шít ер нь тий. Тий одоо тэгж санагдах бах тий. Одоо сар гарan болохоор ч уулзаг хамгийн удаа холбоосоо сар гарan ингэ чинь одоо холдлоо гэхэд 3 хоног л амраа үлнэ юм. Ойлцохгүй 3 хоног юм чинь. Энэ зоныг 7 хоног амарлаа. 2 олимпийн дараа нэг 7 хоног амралт өгсөн юм нөгөөш надад. Тэгжил бараг хол байсан баг. Тэрнээс халтаг гоё. энэ одоо насаа ухаар юм уу? Яад Зангираад байгаа. нөлмөөс орхон. тэр ч уг нь яг л адилхан. Тий би чи сая өстой. Ойлаас Ойлаас одоо ингээд анхаатай хамт ингээд тэмцээнд явсан ингээд бичлэг үзээд анхааг ингээд тэр бүх зүйлийг мэдж байгаа мөртлөө мэдж байгаа хэрэг бичлэг үзээ ингээд нулимс гоож идэв шүү дээ амар сонир. Тэг Би одоо яаж Тэг байгаа гоё л та хүний одоо ялангуяа энэ одоо хүн чинь яг ингээд зүг явж байгаа илэрч нь үлмэн шүү дээ тийм үстэй. Тэгэл хүний сэтгэл хөдлөлийн хүмүүнагийн сая бол саний бичлэг үзээд ингээд ч би үлээ мөксөөл яваад байсан тийм. Яг тийм. Багштай хандаж үзлээ. Багш одоо чам зөндөө юм ярьлаа шүү дээ. Толгонд гайхалтай юм аа. Баярлалаа. Тэгээд их олон хүмүүсийг тий их олон хүүхдүүдийг бас их зөв замаар явахад нь тусалж ингэж явж байгаа. Тэгээд одоо энийг бас хэлэх дуртай. Ямар сайн багштай ингээд охтуудынхаа бүгднгийнх нь ингээд сарын тэмдгийг бүгднгийн үеэр нь ингээд мэддэг байх хэвчээ тэгтэл одоо эхнэрийнхээгаа мэддгүү гэж байгаа. Тий эхнэрийнхээгаа мэддгүү гэж байгаа. Тэгэхээр чи одоо энэ нь ингээ хизээ ярина. Тэрийг мэддэг байна гэдэг нь л ерөөсө тэр хүний тэр чигт мэддгээ л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Супер. хосоогчд би бас баярлаа гэж хэлмээр байгаа. Тэр ковидтай айхтар үед тэр амралтанд бид нэг ингээд хашцсан хүн амьтан гаднаас хүн амьтан оруулахгүй гэхэд надад итгэж намайг тэнд хамтдаа байрлуулж тийм тэмцээ уралдаанд дагуулж явж надад итгэж Чамд л гачаа хайртай юу? хачин штэ. Тэгээд намайг ингээд авч яваад ганцхан нээлттэй гээд хамт яваад медаль аваад тэгээд багш бүр улам за энэ хүн байх юм бол бас анхцгийн ард байх юм бол бас амжилттай бас ганцхан нийлэх юм байх шүү гэж багш ойлгосон баг. Би бас тэгж бодоод байна. Тэгээ багштай хосоогчтай маш их баярлаа. Тэгээд хайртай шүү. Багштайгаа бахных гоё байт юм нэг удаан байгаа л ямар яриаг сонсоод л амар тийм гоё нэрхтэй гоё хүн шүү. Сая багш нэрээс ингэдэм биш үү? Одоо шууд ингээд зодог тайллаа гингүүд одоо миний хувьд бол ингээд шууд болчтой гэж бодож байсан. Чин ч бас нөгөө биедэндээ зохицуулж бас нэг юм тэмцээн уралдаан ганц нөгөө улсын хэмжээний гэдэг шиг орж явах юм байна. Тамирчин гинт бас болж болох юм байна. Тийм байна. Сая тэр ачаалттай үеийг ингээд гинт болчихор ч бас би одоо 18 жилийн хугацаанд өргөж энд ирсэн бол буцаагаад 18 жил татаж бүр болох хэрэгтэй гэсэн. Тэгжээж би зүрхэн дээр би одоо хэлти байдал те. Тэрэн дээр асхан гэдэг шиг те. яа тэгвэл бидний зүрх та нарын зүрх мөрхнээс одоо ингэ шал өөр байгаа шүү дээ. Өдөр алган тэгж өндөр ачаалал аваад ингээд тэрэндээ нөгөө тасцсан байгаа. Тэгэнгүүт гинт ингээд болж байгаа. Ер нь нөгөө тамирчид ч бас их гинт уудалдаг шүү дээ. Тэр бас энэ холбоотой. Тийм шууд ингээ хайчдагтай их холбоотой гэдэг юм. тодорхой хэмжээс гүүж мүгээл хөдөлгөөн хийж л авахгүй бас болохгүй юм шүү гоо тийм. Чи надад нэг л медальттай алдарт их ят. ямар дэлхийн юм бол гэж бодож ирсэн чинь тийм шүү дээ тийм. Одоо одон дотор байна. За алдар цэхэр одоо дайр. Нэг үү хоёроо гэж үзсэн шүү дээ. За сайхан хоолой. За Юнагийнхандаа баярлалаа. Би энэ Юнаг амин хэцүү өгөх нэг тэг хоолны дэглэн барьж яхад орой реклам явна. Айтай дээ Тийм үрээ. үстэй тамалдаг байхгүй яа. За одоо хэвээ дэглэмээ төр зогсоодсон байгаа гэдэг. Би тэр өөртөө хоолны аппетит амар Өндөр. хоолоо идчих та дараагийнхаа хоол ямар хоол идэх вэ? Өдөр хоол идэх орой юу идэх юм бэ? Ивент тэтгэгч Хөрсдийн шимиг хүмүүн танд лагшин брэнд. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч харивжих хөрөлтөд цагаан сар талах чихэр хувьцаат компани. За окей, тэмцээний дөрмийг танилцуулчих. Тэмцээний дөрм юу вэ гэхээр за зориг өвтөр нэг баг. За хоёр оролцогч маань бас зочин маань
нэг баг болно. За тэгээ нэг нэгээрээ хаяна. Одоо жишээ нь энэ ч би хаяул араас нь золоо, зоргоо, анхаа гэдэг шиг ингээд хаяа явчихна. А тэнгуүтэй энэ ингээд янгууд 4 одоо шооных нь нийлбэрээр одоо ч 6 9 энэ одоо за 6 15 өнгөт 15-тай одоо энэ блокийг дээш нь гаргаж тавина. Тэг гол нь дээр нь тавиалаа. А тэгэл яг яасан баг. Унгаас нь. Нураас нь тий. ялагдчихлах нэ гэж. За хинээс эхлэх үү? Зочноос эхэлчих тэгээ. За заагаас эхэлсэн. За. Золоогоос эхэлье да. Арай вестагаараа. За тэгээ тоонууд хийж байгаа. Тэр тоог л зөвхөн дээш нь гаргаж тавина. За 7. Энэ 6 юу 9 үү? 6. За 9 гэж 18 юм уу? 18. 12, 18. За 18. За 18-тай тоо хаа. 18. Би хаана арчлаа. Энэ шүү дээ. Энэ. Аа гайгүй биш тэр. Гайгүй. Хитрхи хичээчихлэр бид нар чинь бас балбанчдаг шүү. За гайгүй. За яаж гэх юм? Хөндлөн тавь шүү дээ. Хөндлөн тавина. Хөндлөн. Аа. За. За. Хөөе. Хэд 5 10 16. 16 хаа. 16 энэ. За ямар ч зүзэрэн гараад ирсэн шүү. Өнчнэр амар эвгүй юм байна. Яг толцсон ч бүр. За. За. 15. 15 хаагаар. За голцоо юм да. Гарахад л жоох Цаанаас наашаа яг санийх шиг. Аа. зүрэнд гараад ирэх татал. Гайгүй наач тэгс юу юуг нь урчихгүй. Гэж хэлж яхад. Дээдлийн. Гүү дээдлийг зарцуулна шүү дээ. Ингээ хандаад яваад. Одоо нөгөө хоёр дээрээ дар 47 юу хоёр дээрээ. Яа. Дээдлийн Байж байгаа. Юу юм бэ? Эвгүй царин дээрээ ингэж урьж байгаа татчих. Яа над дээр л битэн нураас. Дээгүрч гайгүй. Үй дээдл ч унлаа. Уцаа засч болно шүү дээ. Натаа бол. Яа, зорхол. Яа, зоргоох тэр эвгүй болоо явчлаа ш наача. Энд л тий. Эвгүй дараад нь энтлийн гарч буруу Үй дараад. энэ яг унлаа. За эхний тэмцээн баг. Бэжаар энэ яг унлаа. Би энэ 27 энэ хоёрыг багныгаа цаашлуулж. Үгүй энэ хараа ингээд тэр чигтээ унлаа. Надад дээдлийг зарч болно шүү дээ. Энд чи дээгүрээ авахд амархан болов гэсэн чи дээгүрх нь бүр Биш дээгүүрээ биш энэ харин энэ биш ээ. Доогоороо сүртэй гэдэг юм тий. Эндээ эвгүүтэд энэ энд эвгүүтэд энэ. Ярихгүй энүүгээрээ ингээд. Тийм байна. Таадах тэгээд ташраар нь цааслуулчихгүй. Аа тий тэгж жагаад. За. За. Одоо энэ хоёр баг нь ингэж байгаа л цогцолч. Яа надад нилээ эвгүй болох юм байна. зоргоо дээр нилээ эвгүй болох. За энэ дээдлэлтэн. За дээр нь. Дээр нь тавь шүү. Тийм дээ. Авчаа зүгээр дээр нь тавьчих чад дундгаа. За. За. 2 2 6 5 11. 11 гайгүй шүү. Энд. Тийм ээ. За би энийг За чи наадга наанаа гарч байгаад өөрлөгөө татчихл авах. Сугалж. гайгүй энэ гайгүй юм байна. За би баларсан. Энэ зах нь бас чийж бас танигтай юм шиг. Яа. Одоо би юу? Доошоо гацснаа гайгүй. За одоо золоо. Би баларсан. Энэ бүтчил. Гүртний. 1 6 12 18 18 чинь энэ шүү дээ. Энд чинь нөгөө нэг юу шүү дээ. Ихэн цуглаа 18 шүү дээ. чи эхлээ 18-ыг сугаллуу. Тийм. Оо тий дараагийн. Яа над дээр юу болцсон шүү. Үй ингэж дураараа авахгүй юм шүү чи бас. За. Яана. Ягсан. Аа тий тэгээд. За баясаах минь. Ухаантайхан байгаарай. 9 13 16 16 над дээр биш тий. Оо тийм биш. Тэр 16 бас юу яасан шүү төрөн тий. 16 бас тий. Тийм. За баясаахаа. Энэ одоо над дээр ирсэн үү? За
Яа. Та Эвтэйхэн таарлаа шүү. ямар гоё явчихваа сайн. Өстой эвтэйхэн таарлаа. Хараа хоёлоо сайхан яг хүний үр дагавар Тэр нь яг За энэ хажигдмаар байгаа байхгүй. Өрн яах вэ гэж. Энийг ингэж тавихгүй юу? үгүй хүндхэн. Тэрс нь доор нь ганцхан байна. Аа. За 9 19 19 хаана. 19 энд байна. Энэ. Энэ. Гэтэ гайгүй юм байна. Наа чи хамгийн би гайгүй. тэр цаашаа гарах нэ. Зоргоо шиг авмаар юм байна. Яаж ингэж Нэг булангийн нааш. Болон гэл татчих жагаад. Нэг булангийн нааш. гэл би ингэх гээд байгаа. Аа энэ талаас нь. Энд чинь Наа ч цааш одоо эйгүү болох юм байна те. Тийм байна. За тэгшилч. Бүр тэгшил. За. Аа. Одоо хандах юм. Хажуудлын хэсэл 16 дараа хэсэл гэж байна. За 16 жоохон өөрлөгдөв. Харин тийм. За 10. 10 хаана. Аа. Аа. Үгүй ч дээ амар юм биш тий. Яа эцтэй эйгүү юм байна. Гайгүй наа чи гайгүй юм байна. Гайгүй юм биш үү? Харин ч гэсэн. За. 5 8. 8 гайгүй штэ. 8 хаана. Энэ 8 энэ. Гайгүй шээ хүрээ. Би одоо дараа нь хэцүү. Оо цараа. 5 сая рест ирсэн хүмүүс гайгүй л дээ. За энэ авчлаа. Энэ авчлаа. Хөө яриа тавихтай юм байна гэдэг юм л шүү. 11. 11 ч энэ даа шүү. Оо За за. наач аваа гэдэг шүү. Наатаа нэг хүн шиг аваар байсан. Тэгээ сүүлийн үед ер нь зочдтой ялагцсаар байтлаа. Аа. Яа. За. Одоо яалтчих болсон. Зүгээр юм. Зөндөл төслөө шүү Тийм дээ. шүү дээ. За дахиад 3 хүн гэдэг чинь над дээр ч гайгүй байна. 8 9. 9 л өстой юм байна. Хогоос найраагүй юм биш үү дээ. Заах гээд үзэл та гоё шүү дээ. Тийм. Найр Эсвэл гэж чинь 45 мог авч болно шүү дээ. Нийлбэр тооны 9 бол 45 наа юм бэ. 36 ч юм уу 45. 45 энэ. За 45. За энэ үгээс явахаар байна. А? Явахгүй гайгүй. Яа. Тийм. Гайгүй гохгүй ч. За одоо бүр эвгүүтвэл нэг шогоо хаасан шүү зөө. Над дээр дуусчвал. 7 7 хана. 7 хана. Ий. Аа. Амх Гайгүй хөө. Ястай гоё. Яа. Гайт юм байна. Гайтай. Голыг штэ наад чинь. Гайт юм байна. Энэ чинь энэ талаа юу юм бэ штэ. Юмгүй юм штэ. Зүгээр нөгөө тэдэрэ даацсан явчихгүй юу? Ээгүй. Ямар амар зөвчөө байна. Уучлаарай байсан. За ямар ч хэсэг ихний тэмцээрээ ялагдлаа хөө. Баясах байна уу? Хуанж үгэг. За нэр нь Архан. Архан. Зүг юм уу? Муу. Би бараг шүү. Архан ш. 5 дугаар ангич арай хөөрхөн нүд юм аа нэг юм царай л да. Бондгор нь. Энэ ч нөгөө нэг Би киног л мэдэн дөрөв. тий киног нь мэдээд байна. Киног нь Киног нь мэдвэл оноо аваа гэдэг. ихтэй шиг. Хөөж үн. Хотлоорс. Киног нь үзчихсэн бохгүй. Тэгээд Гэхдээ киног нь мэдчих юм нэрийг. мэдэхгүй байна. За Би зүгээр. илчөө. За. Яа нэгсэн биш яах вэ? Жомон биттэй. Биш үлээ. Биш. Тээж уу яа. Байн. За мэдж байгаа шүү. Дамблдор. Бишээ. Яа. Хогвартс. Бишээ. Дамблдор гэж хэлээ бартуулчлаа штэ намайг. Би илч юм уу? Бүгжний эзний хүн байна. Юу тийм бүгжний эзэн нэг Гриндалф бишээ. Оо, Гриндалф. Яа. Гэндалф. Тийм. Хагрид Harry Potter Hagrid ёо. Хагрид. Тийм. Угаасаа би бүр ингэж байх шаардлагагүй л байсан юм шүү. Хагрид. Наач юу вэ? За. За би мэдж байгаа шүү. За би мэднэ. Энийг бол би мэднэ. Наач юу вэ? Би киног За би мэдж байгаа шүү. Пентхаусын Жу Данте. Данте.
Дөрөв нэг үлээ. За 4-1. За. Ой. Исмаил Таж. За зөв шүү. Сайн бай байсах. Яалч дээр үе хүн мэдэрч байгаа. Арай нэг нас. Соном. Тэ. За би. За би бол байж шүү. За. 1. За 3 тоолчих. 1. Би намайг авцсан юм уу? Тий бас Ийм Нэгэн дурлалын туулах уу? Shit. бас очно хүндэтгээд иш. За болооч тээ. Хэцүү анги. Хэцүү анги. Бэлгүү. Зулаа. За. Ялчлаач тавилаа. За Өө тэгсэн чинь хит байгаа. 6. Сүүлийн зүгээр хоёр төгчий гэж. За 2. За би мэдчихээн за өстө. За санги ах байна. Санги ахаа. Миний зургуудыг бүгдээ аваараа санги агаа. Ивент тэтгэгч Хөрсдийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. Дэмжиг ажиллагч байгууллага Юнаа Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизлатер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Аривжих хөрөлтөө цагаан сар талах чихэр хувьцаат компани. Хоёр зочиндоо маш их баярлаа. Өнөөдөр бас энэ их ажлын хажуугаар тий цаг зав гаргаад битэрийн урилгыг аваад өрийн дэвтэр гэдэг энэ зоргоо дэвтэрийг хийдэг энэ гоё контентэнд одоо влогт оролцсон та хоёртаа маш их баярлаа. Тэгээд яг нөгөө Валентины өчтөрхөн Валентины араас маргааш нас тийм ээ ингээд гоё цаг зав гаргаж орсон. Маш их баярлаа. Тэгээд хоёр хостод гоё энэ манай засгийн дэлгүүр чи юу лээ? Зоргоо. White Frame of Flowers-ийн зүгээс Гадаад хэлээ зоргоо хэлцтэй. Сим баглаг. Баярлаа. 7 бит 3 зүгээс шүү. Валентинаар цэвтцэг өгөх яриа. Юу гэж яадаг? Тий юу гэж ойлгох За юм бэ хоёр би зочиндоо одоо. манай Анус Тести Чизлатер гэж Оо одоо ямар гоё юм бэ. бислэгний цуглуулгаас дээжээс нь хоёр зочиндоо За. таарч. Ямар гоё. За нэг гэрт хоёул очих нэ. Аа за Гадаа бас баярлаа. Нөгөө гэрийн босстой хамт оройд гоё кино үзэж Кино үзэн гэнэ гэдэг ямар гэж. Тийм байна. Тэр нэг өнөөдөр нэг Одоо жоо нэг амаат жоохон амраад тий. Амралт эхэлсэн чинь сайхан киногоо Юу үзээд яах вэ? Боосоо явуулчих уу? Балдина хийгүү гэсэн. За тэгээд манай Юнагийн зүгээс бас энэ гэр бүлээрээ за тус нь өгчээ те. За, 100 төгрөгөөр. Биш 100 мянган төгрөгөөр. Одоо тавихгүй бол араас нь дахиад амар их юм байна. Тийм үү ямар гоё юм. Юнад гоё 200 мянган төгрөгөөр хоол. Дараа нь хизээ орох хүлээ дахиад. За тэгээд Юнагаас гаргаж байгаа нь мөний одоо тэрбум бактеритай ялангуяа хүүхдүүд их дуртай юм билээ энд. Тэрбум бактеритай энэ хүү гоё. Гэрийн боссын нэг За. хоёр сар гараг ярилээ олцгоо хаа бараг гэдэг. Саргам тисгнөө. За баярлалаа. За 50 төгрөг. За аль би туслая. За тийм. Одоо бас ингэж юм хийгээдсэн чинь бас нэг ивент итгэгч нарын ганцаараа нэмэгдээд их гоё байгаад байгаа. Тийм. За тэгээд манай одоо нэг талах чихрийн хотел билууны дээжээс үгүй. Хотел билуу Монголын одоо хамгийн өндөр настай гэдэг юм уу? Хамгийн олон жилийн франчайз хийж байгаа билуу байгаа. Тэгээ энэ дэр битүүрийн манай өрийн дэвтэр блог гэдэг ийм бичгтэй. Өрийн дэвтэр блог эргийн ирлээ гэдэг бичгтэй. Эндээ нөгөө идэхээр биш хадгалахаар штэ. Одоо ингэ сайхан зүгсээл идэх. Намайг золоо идээд баясайхын анхаа идчихээ. За их баярлалаа. За тэгээд дээрэс нь манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаад лагшин брэнд хийж байгаа. Энэ болохоор одоо энэ утаатай ханиад томуу их байгаа үед хүүхдүүдийн дархлааг дэмжих танаа нөгөө бяцхнаад чи биг бост ч өгж байгаа шүү. За тэгээд гоё гэртэй гоё. Угаад байгаарай. Тэгээд найзтай ахта хамт олонд нь Биш зүг найзаа тэгээд хүмүүс насцсан зөө. хамт олонд нь бас маш их баярлалаа. Ийм буянтай ийм гоё влог нэвтрүүлэг ингэж ажиллуулж ингэж хөтлөж байгаад маш их баярлалаа. Цаашаа олон сайхан нэвтрүүлгүүдийг энэ буянтай болохоор цаанаасаа ингээд та бүхний буян Ажил үү. удаа шиг ингээд аривчих болтгой. Үнэхээр гоё нэвтрүүлэг те. Цаанаа хэлэх гэсэн санаатай тэр хүмүүсийн өр ширийг дарна гэдэг чинь асар том ажиллахгүй юм чи те. Тэгээд танаа хамт олонд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бид хоёрыг бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. Нэр төрөөрийг баярлаа. Маш их баярлалаа. За окей. Тэгвэл цуг явахаар болчихлоо. Тэгээ цуг. За окей. Хойлоо бас нэг айлын өрөөг бас даръя. Бид төр хамт яйдах уу? Тэгээ. Окей. Нэг дэлгүүртэй тийм үү? Хоёр өөр дэлгүүрт юм уу? Нэг дэлгүүр очоод тий. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд би бол эндээс үлдэх энэ нэг 20 хөтөлж байгаа. 2 сайхан залуу болсон юм. Одоо амьдралдаа ганц яах өдөр нь болохоор тэрэн дээр нь хоцорч болохгүй байна.
Тэгээ та гурав маань яваад манай блогийг дуусгачаарай. Урилгыг маань хүлээн авчихсан маш их баярлалаа. Золоо найстаа маш их баярлалаа. Сүйст одоо 1-р курсээс ахуулаад бид нар одоо олон жил сайхан нөхөрлж байна. Анхаатаа баярлалаа. Ард түмний хайртай Монголын ард түмэн тэр чигээрээ чамд хайртай алтай охин минь. Одоо амралтаа авч гэр бүлдээ цаг цэцлэх тэр сайхан хорон мөч ажиглалтай байх болтугай. Маш их баярлалаа. За өрийн дотор үргэлжлүүлсээр байна. Тэгээд хоёр зочноо одоо ялагдсан ч гэсэн дагуулад ирсэн. За энэ ч бид сая нилээ явж байгаад энэ Монол гэж би бол Монолоор мэдх. Яг Монолын ямар газрын гэдгийг мэдэхгүй байна. Нилээ одоо энэ ч бас гоё болсон. Гэр бол энэ юу засанд масуултай болоод ер нь бас нэг гэрэлтүүлэгтэй болоод гоё болсон байж байна. Тэгээд золоогоо анхаагаа ямарсан дагуулад энэ Монолыг танилцуулж явна. Танилцж явна. За тэгээ орцгоо. За тэгээ. За тэг. За. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. 8 их үү. Ашиг орлого ариун уу гэдэг шиг. За, нэг зүчидхөө. Оо за. За, таны ажил төр сайн уу? Давгүй сайн. За, тэгээд бид өнөөдөр өрийн дэвтэр гэдэг блогоос явж байгаа. Өрийн дэвтрийг юу үзчихсэн үү? Үзчихсэн. Үздэг юм шиг. Үздэг үү? Ана юу байгаа юу? Өрийн дэвтэр байгаа юу? Байгуу. За, өрийн дэвтрийг үзээдхөө. Манай өөрөө ер нь баг бахта өр тавьж л байсан шүү дээ. Өрийн дэвтэр дээр бичиж. Манай юм дэвтэр чи ингээл би нэг хэсэг ингээл явж байгаа л бүр ингээд учир нь олдохгүй болохоор ийшээ нахиж цэгцэлж үчээл ахаал учир нь олдохгүй болохоор нийсэн цэгцэлж битсээр хагаад одоо энэ дээр л явж байгаа л да. Золооч юм бол хороолт өссөн. Анхаа Би нисгэд тассан. нисгэд өссөн. Яг манайхын дэвтэртэй тэгээ Дэлгүр л өгөөж аваад. тийм тэгээ нөө сүултээ өөрсдөө жоохон том болоод тэгээ биччих хаавж битээ. Би өөрөөсөө дэлхийн шүү гэдэг. Нээлээ тийм. За чи нүрийн хэл би тэгдэг айлын хэл. Арын нөр. Хоёр дахь нүр Хоёр сүүлийн нүр. араасаа хоёр дахь нүр урдаасаа юу? Арын нөр. Энэ чинь хоёр нөр байгаагүй юм уу? Тийм. Энэ юу л вэ? Сүүл их цэгцэлж ицэн ингээд юм байна. Тийм Инүү ингээд. гэдэг. Энэ энэтлэн нөр. Энэ юм уу? За энтлихаас хитгээл нөө. 9. 9 тэгэл. За гуруулаа тоолъё. 1 2 3 4 5 9 мянга. За. Хин гэж байна. Энэ юу нөө? Бүжин лам гинэ. Бүжин лам гэдэг айл юм байна. Энэ яана 9,000 ч одоо хаашаа чимдээ. Тэгэхээр нэг нэмээд дарчих юм уу? Тэхүү яг уу. За тэгвэл 9 гэлийг даръя заяа юу. Дахиад нэг айл. За дахиад нэг. За одоо урдлахаас нь. За тэгээ уртлын уснаас. За хэд дахиад юм. Чи хэлэх юм. Үгүй хэлээч. Бисээ хэлсэн юм чи нүрийн. 70. 70 дахь айлуу. За тоолъё. Энчээс эхэлж байгаа те. 1 Тий. 2 3 4 5 7. 50. Хин гэж. Хевлэл гэнэ. Хевлэл гинэ. Наачэстэй юу нэг жоохон хөвгттэй л. Тийм. Тэгээ 125 таа байж агаад 70-ын нөгөөд одоо ингээд үлдсэн ингээд 50 байна уу 55 байна. Оо ямар хөөрхий. Тэр ингээд үлдсэн одоо нэг боломжоор өгчин гэл тэгэл тэгж байгаа айл. Тийм шүү дээ. Энд чинь нөгөө нэг юу яадаг вэ манайхаа. Энд чинь тойр ч гэсэн угаасаа мэдж байгаа шүү дээ. Энд чинь ингээд бичүүлж байгаа айлууд бол тэгэл ялчгүй болоод те. За цалин хүртэл. За тэтгэр хүртэл. Ялчгүй болоод бичүүлж байгаа шүү дээ. За зоргийн өвтөрийн зүгээс энэ 9,000 айлыг одоо таарсан юм чи одоо яа. 9,000 айлыг одоо энэ хэвлэл 55,000 ингээд өр дарахаар боллоо. За тэгээд битээр ямар ч хэсэг энэ айлуудын дарч идэх хөө. За одоо ингэдэг яг гой дарсан айлаа. За би нэг ингээд дарсан шүү заа юу. За ингээд дарлаа. За түрүүнийх ч айл байла. 9 дээр байгаа. Тийм бүжин лам. За энэ өрийг би ингээд ямарчсан дарлаа. Ингээд зоргийн өвтөрийн зүгээс ингээд. Яг одоо тэгээд нөгөө нэг рандом юм чи жоохон яагаал байна л да. Тэгтэл энэ чинь бас нэг айлыг бас. Тий. Яа. Та сонгоод. Бас яхаж ирснийх үү? Ямар та одоо бүр муузаас орсон. Нөгөө нэг зочид маань яалч яг ингэдэг байхгүй ирээл те ялагдсан ч ялагдаагүй ч битэрийн зүгээс ингээ дарьяа эн чинь бас нэг юм нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг те бас нэг яасан тэгэл яг л тэрэл журмаараа л болчих шиг бол яана санаа зовоод идэв штэ. За тэгвэл би харахгүй. За сүүлийн нүрэнд арай их айлын заяа. Сүүлийн нүрнээс доороосоо за золоо харж байгаараа. Би яг сайн хараагүй шүү. Доороосоо 7 дахь айл. Доороосоо 7 дахь айл. 7 дахь айл дарчч. За тэгвэл 6 дахь айл доотлих нэг. За төрөө ихч гинэ. Ээж төрөө ээж Төрөөгийн ээж л гэж байгаа хахад хүүхдээр нь бичсэн. Энэ
Төрөгийн 23500. 23 м. За дахиад нэг айл. За дахиад та. За дахиад. Та айл. За тэгье. Дээрээсээ тэгвэл. За тэгвэл артлын утас тий. За уртлын утаснаас 3 дахь айл. Дарагч. Оо за 4 Оо дахь. энэ ч тий. Энэ ч Биш тий. энэ Доороос эхэлж байна. эндээс эхэлж байгаа шүү. Он сараас доош. Хэд дахь гэсэн бэ? 3 дахь айл. Улаана. 62500 гинэ. За наа ч бас жоох хөвгттэй. Өө 1 2 3 тийм 62500. За энэ хоёр юм байна. Улаана таарсан. Ямдаа байна. За одоо ингэ дарч. Золоо. За За улаанаг дараад. улааныг дараад За байж эхлээд төрөгийн ээжийг дараа. За төрөгийн ээж. Энэ зөвлөсөн байгаа энэ. төрөөгийн ээжийг дарлаа. За окей. Инглээ манайха зөргөө өвтөр нэг айл сонгосон чи бас нэг арайч бас тий таарад тэгээ дахиад нэг айл сонгоод 2 айлын үр дартлаа. Манай 2 оролцогч маань анхаа золоо 2 маань бас нэг айл таарсан чи бас нэг арай бага байхлаар дахиад нэг айл даръя гэдэг. Ингээ өнөөдөр өрийн дотор нэвтрүүлгээр 4 айл хити багч гисэн 4 айл ямарч гисэн өргүү болж байна. За ингээд хамтдаа сайхан 4 айлынхаа өрийг дарчих тий. За За би яа. За минийх орцсон шүү бэ. миний 800-аас орсон. За одоо нэг гоё ингэдэ. Нөгөө мэдээж хэрэг нэвтрүүлгийн журам болохоор яг үр дарсан айлаа нэг харуулад идэх. Нүр царай марыг нь харуулад яах юм гэж одоо. Зүгээр утас нь байвал утас руу уцтаад. Бано. Оо самэн өдрийн мэнд. Самэн. Би нөгөө нэг өрийн дэвтэргээд логос явж байгаамаа. Юу наса? Өрийн дэвтэргээд нэг нэвтрүүлэг байдэ. Андаа. Тэгээд урд нь үзчихсэн болов? За өрийн дэвтэргээ нэвтрүүлэг маань ингээд нэг оролцогч оролцоод өнөөдрийн нэвтрүүлэг маань Гавьяа Тамирч анх цэцэг түүний нөхөр болох золоогод 2 оролцогч маань оролцоод тэгээд нэг тэмцээн явуулаад нөгөө хөтлөх зөргөө битэр ядагдцсан. Тэгээд энэ бөмбөг дэлгүүр дээр нэг 50 мянган төгрөгийн өртөө юм байна штэ. За тэр өрийг чинь дарчлаа шүү. Ингээд бөмбөг дэлгүүр дээр өргүү боллоо шүү. За юу. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Аз жаргал хүсье. За. Өрийн дэвтэр гээд нэвтрүүлэг байгаа. С1 телевизээр гарна те. За баярлалаа. За баярлалаа. За тэгвэл нөгөө төрөө ч юм уу? Нөгөө нь юу байлаа? Төрөөгийн ээж гэсэн. Харин тэрнийх нь утас байна. За яах вэ? Эсвэл юу яах юм уу? Мессеж бичээд үлдээч юм уу? Би ингээд дараад явлаа шүү гэд. За яах вэ? Эсвэл та тийм үү? барилга дээр ажилдээ тэгээд нөө барилгаа орой буцаа гэдэг хураалгачдаг ч илүү. Айгуул анхаараа буцаад залах багцаа. За тий яг үнэ. Бөмбөг дэлгүүр дээр өртөөс өрийн даа. За баяр. Чи дээрэс нь ингэчи түрүүний улаанаа уцаа авсангүй. Гэтэ яг улаанаа буцаагаад анхаараа залгаа тэгээ хэлчих бах. Ямар ч улаанаа нөгөө нялхнотын хүүхдтэй учраас олон хүүхдтэй гэжсэн те. Тэгээд энэ лагшин брэнд манайхтай хамтарч ажиллаж байгаа юм. Нөгөө одоо энэ яг ханаа том уу ихтэй энэ утаатай үед нөгөө нэг хүүхдийн дархлаа дэмждэг ийм гоё одоо хармаг жимсний ундаа ингээд бүрийн одоо бүтээгдэхүүний дээжээс өгж байгаа шүү. За ингээд за тэгээ дээрэс нь ихчээ. Ингэн нөгөө одоо танаа дэлгүүрээр үйлчлүүлдэг тийм өндөр настай хүн байна уу? Тэр хүнд би бас хэн байна? Нэг атуучин нэг ах байд юм аа. Лав. Нэр нь ингэдэм. Дондог ах л гэдэг юм да. Дондог аха. Тэгвэл ингээ манай талах чихрийн зүгээс дондог ахтын цагаан сарынх нь бас уул боовыг бид нар үлдээч. Та дэлгүүрт орж ирэхлээр нөхчөөрэй гэх үү? Болж гэнэ үү? Болно. Окей. За тэгээд танд бас маш их баярлаа. Таны ажил үйлс өдөө дэшээ байх болтугай. Дондог ах. Их чүрээстэй нэрээ. Энэ улаана. Энд болохоор улаанаг орж ирэхлээр өргүү болсон. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Ажилтны амжилт төсөө. Баярлалаа. За. Та хөө байж илүү идэлөө. Нэг гоё орсч хэр. За баярлалаа. Зүгээр орсч хэр шүү. За. Зүгээр салгаад авчих юм даа. Аниг одоо тасгалжуулагч яах вэ? Одоо амарна гэсэн. Амарна. Ой, сая чихэр дайлаад амда баахан чихэр. Өөдөөс баахан чихэр хараад байна. За тэгээ ямар ч өрийн дэвтрийн өнөөдрийн дугаарыг төрөөд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг авч чин сэтгэлээсээ одоо сэтгэлээ зориулж одоо ингээд орой цог байж нэгэн дэлгүүр дээр бөмбөлөө дэлгүүр дээр 4 сайхан айлын өрнөөс жоохон ч гэсэн тэмдэглэлээ. Тэгээд хоёр зочиндоо маш их баярлалаа.
Тэгээд цаашдынх нь одоо нөгөө нэг чухал ажлууд байгаа штэ хүүхэд. Тийм шүү дээ. Одоо Чухал ажлаа хамгийн чухал. Бас нэг бяцхан бизнес эхлүүлээд байгаа маа одоо. Юу үлээ нэрэ? Манай одоо анх цэцгийг маань ард түмэн маань одоо бас нэг алтан охин гээд нэрлэдэг болчихжээ. Тэгээ трийг нь бэлэгдээд битээр бас нэг юм алтан өнгөтэй тийм цэвэр Монголд үйлдвэрлэсэн бүс хийж байгаа. Зөвхөн одоо фитнесийн тамирчин, хөндийн өргөлтийн тамирчин гэлтгүү. Одоо удаан хугацаагаар суугаа ажил хийдэг, удаан хугацаагаар одоо том тэрэг барьдаг ч юм уу, айлсгүй нуруу нугасны хүчтэй ч юм уу хүмүүст ингээд зүүхээр зориулагдсан юм чемпион гээд анх цэцэг гээд нэртэй тийм бүс одоо битээр бас гаргаж байгаа. Дээшээ гадуур бас бүсэлж болно. Оо юун дээр ч бүсэлж Юун дээр ч болно. Битгилийн хөвтэй бүсэлж болно. Машин тэрэг унахтаа суугаа ажил бүх төрлийн тэгээ цэвэр арьс 4 давхар. Тэгээд насны л бас нэг юм. Тэгээ миний зүүж хэрэглээ болж байгаа юм да. зүүж байгаа бүс надад 4 жил 5 жил болж байгаа лөө. Яагаад ч одоо яг чинь өөрөө чинь өөрийнх нь бүстэй яг адилхан бүс байхгүй. Яг тэрнтэй адилхан. одоо миний бүсийг надад хүн бэлэглэхдээ дэлхийд ганцхан байгаа бүс загвараар бүс хийж өгсөн байхгүй намайг. Яг тэр нэг одоо би өөрөө хэлэхэд хичээд байт юм байна. Алтаа охин ингээ хүмүүс тэгээд тэгээ хүмүүс тэгээд болох надад тийм бүс бэлгэлж өгсөн. Тэгээ бид хоёр тэр маань их гой санагдаа тэр бэлэглэлээр одоо яг тэр загвараар нь ингээ хүмүүст одоо эхэлж байгаа манай бизнес хийж эхэлж байгаа маа. За тэгээд ямар ч гэсэн золон ахаа хоёр маань ямарсан шинэхэн бизнесээ эхлүүлж байгаа юм байна. Тэгээд одоо фитнест явдаг тий нуруу нүвддэг, машин удаан барьдаг улсууд маань одоо аваараа сонирхоорой тий ямар ч гэсэн маш их баярлаа. Зоргийн өвтөрийн зүгээс маш их баярлаа. Тэгээд нэрдэж хэрэг нэвтрүүлэлтэй цуг байдаг, ивент тэтгэлээр ажилладаг талах чихрийнхаа хамт олд маш их баярлаа. Лагшин брэндтэй баярлаа. Юнада баярлаа. Анус одоо чизийн одоо газартаа маш их баярлаа. Бүгдэнд маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Хагас өдрийн орой уулган 20 цаг 30 минутаас одоо өрийн төтрөө үзээрэй. Дээрээс нь Баясаа зөргөөр YouTube хуудсанд баярлах болно. За ингээд нэвтрүүлэлтэй хамт байсан та бүхэнд маш их баярлаа. Баярлаа. Баярлалаа. Баярлаа.